Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Захимж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаараараа гэр бүлийн ад жаргал болсон хүүхдтэй холбоотой нэвтрүүлгээр нэвтрүүлэг маань хүрч байна. За тэгэхээр бол мэдээж залуу хосууд, за ер нь хосуудтай хүүхдтэй болох гээд маш их олон орлого хийгээд тодорхой хэмжээний бүтлэмүүтэй байгаа бол үр шилжүүлэн суулгах замаар хүүхдтэй болж болох ямар боломжууд байдаг талаар өнөөдрийн захимж нэвтрүүлэг маань эрүүл мэндийн нэвтрүүлэг маань хүрнэ. За ингээд захимж нэвтрүүлгээ хүлээн авч үзцгээе. Би нөхөртөөгөө суугаад 5 жил болж байгаа. Тэгээд сүүлийн үед ялангуяа хүүхдтэй болохыг битээр маш их хүсэж олон чимэлгүүдээр явсан. Тэгээд найз нөхөд хамаатан садныхаа хүүхдүүдийг харахаар хайр хүрчтэй өөр ирэхгүй одоо хүүхдтэй болмоор санагдчихж байгаа. Тэгээд хаднуудын зүгээс ч тэр манай ээж авч тэр одоо байнга хүүхэд нэгдэг болсон. Тэгээ хүүхдхүү болохоор угаасаа гэр бүлийн харилцаа ч гэсэн асуудал үүсдэг юм байна. Гэр бүлийн уур амьсгал ч гэсэн их хүүтэй хөндөө болж байгаа. Одоо сүүлийн 3 сар орчим бол нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Захимж хэсгүүгээр эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэг дээр үргүүлэл болон үр шилжүүлэн суулгах талаар бол эрүүл мэндийн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. За тэгэхээр бол мэдээж хүн одоо үр тогтох, за хүүхдтэй болоход бол хамгийн чухал нь бол хоёр төрлийн эс бол чухал байгаа. Мэдээж эмэгтэй хүнээс ялгардаг өндгөн эс. Нөгөөх нь эрэгтэй хүнээс ялгардаг эр бэлгийн эс. За тэгэхээр бол энэ эр бэлгийн эс, өндгөн эсийн талаар та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэе. За тэгэхээр эм бэлгийн эс бол их сонирхолтой. Хүний биеийн хамгийн том эс гэж үздэг. Тэгэхээр хэмжээний хувьд бол 110-аас 130 микрометр хэмжээтэй ийм эсийг бол өндгөн эс гэж нэрлэдэг байх нь байна. Өндгөн эс бол мэдээж сард нэг удаа буюу сарын тэмдгийн мөчлөгийн үеэр бол нэг удаа ялгарч идэгээрээ бас онцлогтой байж идэг байх нь. За тэгэхээр нөгөө эс нь бол эр бэлгийн эс бол хүний биеийн хамгийн жижиг эс гэж үздэг. Хэмжээний хувьд бол 5-аас 6 микрометр хэмжээтэй. За тэгэхээр нэг удаа 3-аас 5 мл үрийн шингэнд бол эр бэлгийн эсийн тооны хувьд бол 25-аас 250 сая ширхэг одоо эр бэлгийн эс одоо агуулгадчихэдэг гэдгээр бас их онцлогтой. Тэгэхээр бол хамгийн том эс бол сарда нэг удаа ялгардаг байх нь байна. Хамгийн жижиг одоо хэмжээтэй эс эр бэлгийн эс бол нэг удаадаа бол 250 сая хүртэл тоо хэмжээтэй ялгардаг байх нь. Тэгэхээр энэ хоёр одоо хамгийн жижиг, хамгийн том хоёр эс маань нийснээрээ үр хөврөл явагдаж хүүхэд үүсэх үндсэн одоо нөхцөл бол ингэж бүрдчихэд байх нэ. За тэгэхээр бол үр тогтоолтын талаар бол бас энэ дээр яриа. Үр тогтоолт бол хаана яаж явагддаг гэхээр мэдээж сарын тэмдгийн мөчлөгийн өмнө хэсэгт бол одоо өндгөн эс ялгарсан байж байгаа. За тэгэхээр өндгөн эс бол энэ дээр бол эмэгтэй өтрээ хэсэг байна, умаа хэсэг байна. За гуурс хэсэг байна. За энэ фимбрэ гэж одоо тэр хэсэг байна. Өндгөвчнөөс өндгөн эс ялгарсан байж байгаа. Тэр фимбрэ гэдэг хэсэг нь татаж аваад байж байгаа. Энэ үед одоо эр бэлгийн эс орж ирснээр бол үр тогтоолт явагддаг. Өөрөөр хэлэх юм бол өтрээ, умаа, за умаан гуурс ингээ фимбрэ хүртэл бол эр бэлгээс 15-аас 18 см талбайг туулж байгаа. Тэгэхээр хэмжээний хувьд бол өөрөө 5-аас 6 микрометр хэмжээтэй энэ эс маань 15-аас 16 см талбайг туулна гэдэг нь болохоор хэдэн зуун километр одоо зайг туулан очиж өндгөн эс дээр очиж нэгдээд үр тогтох эхний хэсэг бол үүсчихдээ. Эндээс цаашаа холбогдоод эс маань 2 болон 4 болон 8 болоод ингэж явсараад бластоцит гэдэг эс маань эхийн умаа хэсэгт бол бэхлэгдэж өгснөөрөө үр хөврөл бол үндсэн явагдах процессууд бол явагдчихэдэг байх нэ. Тэгэхээр бол энэ процессуудын аль хэсэгт үр тогтол саатах, за эмэгтэй өндгөн эс болоод эрэгтэй эсний тоо болон хөгжлөөс хамаарж үргүүдэл гэдэг зүйл бол үүсчихэд. За би тэгэхээр та бүхэндээ эр бэлгийн эс, эм бэлгийн эсийг 1000 дахин томруулсан хэмжээгээр ямархуу хэлбэртэй хэмжээтэй харагдаг талаар бол та бүхэндээ энэ дээр бас үзүүлье. За энэ дээр бол одоо өндгөн эс болоод эр бэлгийн эсийг 1000 дахин томруулсан хэмжээгээр зүйрлэж харуулсан байна. За тэгэхээр энэ дээр та бүхэндээ түрүүний хэлсэн байршлын хувьд бол өндгөн эс маань ганцхан ширхэгтэйгээр одоо фимбрэ хэсгээр бол байж идэг гэж хэлсэн. За тэгэхээр энэ дээр бол явсаар байгаад эндээс бол хамгийн хөдөлгөөн сайтай, хамгийн итвэх сайтай ер нь бол сэргэлэн нэг эс өндгөн эстэй очиж холбогдож одоо цаашаа үр тогтолт явагдах үндсэн суурь үүсдэг. 259-ээс нэг л эс нэг өндгөн эстэй нийснээр үр тогтолт явагддаг гэсэн. За тэгэхээр үргүүдэл эндээс хоёр төрлийн шалтгаантай байж болно. Нэг бол эмэгтэй талаасаа, нөгөө бол эрэгтэй талаасаа байж болно гэсэн. Энэ 250 сая
тоотой байх ёстой гэдэг байгаа 9-ийн 15 сая 9-ээс доош хэмжээтэй орохыг бодвол олигосперм буюу энээс доошоо орох 15 саяас доош орох юм бол үр тогтоох чадваргүй гэж болж үзсэн. Тэгэхээр энэ бол одоо үр тогтоох чадвартай тооны чадвартай эсийн тоо байлаа гэж бодоход одоо энэ эсүүд маань цөөрчнө гэсэн үг. За ингээд магадгүй 5 сая эс ч гэдэг юм уу. Хэмжээний хувьд бол ингээд цөөрөд эхлэхээр тоо хэмжээд цөөхөн болоод ирэхээр эндээс бол үр тогтоох чадвартай эсүүд маань бас магадлалууд бол буурж эхэлж идэг гэсэн үг. За бүр зарим тохиолдолд азосперм буюу нэгж эр бэлгийн эс одоо ялгаран хөгжихгүй болсон тохиолдлууд байж байна. За энийг бол одоо харъя. Тэгэхээр ингээд үнгийн эс байгаад идэг одоо эр бэлгийн эс нэг жишрэх ялгархгүй болсон байхыг бол азосперм буюу эр бэлгийн эс үүсэн ялгаран хөгжихгүй болчтой. Энээс хамааралтай эр бэлгийн хамааралтай одоо үргүүдэл гэдэг зүйл бол ингэж үүсдэг байна. За нөгөөх нь болохоор энэ эр бэлгийн эсийн хөдөлгөөний дутмагчлаас болж бас үргүүдэл үүсэх нэг шалтгаан байна. За дараагийн нэг зүйл бол эр бэлгийн эс маань өөрөө бүтцийн хувьд бол толгой, сүүл, хүзүү сүүл гэсэн юм бүтцтэй байж байгаа. Тэгэхээр бол толгой хэсэгт бол яг удмын мэдээлэл хадгалагдж байгаа хамгийн гол хэсэг бол энэ толгой хэсэгт хадгалагдж байгаа. Тэгэхээр толгой хэсгийн бүтцийн өөрчлөлтүүдээс хамааралтай үргүүдэл үүсэх шалтгаан болж байгаа байна. Тэгэхээр бол тоо, хөдөлгөөн одоо бүтцийн хувьас хамаарж эрэгтэй талаас үргүүдэл үүсэж явах бүрэн боломжтой байна. Анх хүүхдтэй болохгүй байгаа шалтгаанаа бол би яг надаас шалтгаалж ийн гэж бодож байсан л да. Угаасаа ард түмний дотор ч гэсэн хүүхдтэй болохгүй байгаа гэр бүлийг эхнэрээс нь шалтгаалж ийн гэсэн юм ойлголт байдаг юм байлээ. За эмэгтэй талын хувьд бол за энэ өндгийн өвчин үүсэн боловсрох процессыг удаашрсан байж болно. За түрүүн хэлсэн аман гуурсан одоо хатангаршилтай байж болно. За бэхлэгдэх буюу одоо үр тогтч бэхлэгдчихэд тэн дээр үүсч хөгжих процесс дээр алдаа гарснаас хамааралтайгаар бас үргүүдэл үүсэх бүрэн боломжтой байдаг байна. За тэгэхээр бол үргүүдэл бол эрэгтэйгээс ч нөлөөлдөг, эмэгтэйгээс ч нөлөөлдөг ийм одоо чухал одоо зүйлүүд байдаг байна. За тэгэхээр бол яг одоо бол үргүүдэлтэй холбоотой өнөөгийн нөхцөл байдал ямар хөө байгаа, Монгол ер нь үргүүдлийн тархалт хэр байдаг талаар бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багштай хийсэн ярилцлагыг хүлээн авч үзсэн үү. Захимч нэвтрүүлгийн ярилцлагын хэсэг үгээр эхэлж байна. За энэ хэсэгтээ үргүүдлийн өнөөгийн байдлын талаар ярилцахаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль анагаах ухааны доктор дэд профессор Отгоо хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань ер нь бол үргүүдлийн одоо өнөөгийн байдал, за үргүүдлээс гарах одоо анагаахын одоо шинжилгээ ухаанаар хийгдсэн шинэ одоо аргачлалын талаар бол ярилцсан нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Тэгэхээр танаас бас юм асуумаар үргүүдэл гэж одоо яг ямар зүйлийг ер нь үргүүдэл гэж тодорхойлоод байна? За үргүүдлийг бол одоо анагаахын салбарт бол яг мэрэгжлийн эмчнэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тодорхойлтыг өргөнөөр ашигладаг. Тэгэхээр энэ маань үндснээ 3 юм дээр тулгуурлаж байгаа. Нэгдүгээрт болохоор тогтмол бэлгийн арцаанд. За тэгээд жирэмснээс хамгаалахгүй. Үргэлжлэх хугацаа 1 жил. За энэ 3 категори л байна тийм. Тийм ийм 3 категори биелээд тэгээд ийм тохиолдолд жирэмсэлж чадахгүй байгаа хүмүүсийг үргүүдэлтэй хос гэж тодорхойлоод байна. Тэгэхээр яг энэ тодорхойлтын дагуу анагаахын салбарт одоо л яг үргүүдэлтэй гэдэг хосыг шалгаж үздэг байна. Одоо энэ үргүүдэл гэдэг зүйл маань дэлхийд ер нь хэр хэмжээтэй одоо тархалттай байдаг юм бол? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар бол ер нь бол 10 гэр бүл тутмын нэг нь үргүүдэлтэй гэдэг ийм товч тоо байдаг. Тэгэхээр ер нь дэлхийн хэмжээнд тийм. Тэгэхээр энэ бол бас нэлээд өндөр гэж бас ойлгож болохоор л юм. 10 гэр бүл тутмын нэг гэдэг бол тийм ээ. Тэгээ нийт хүн амын 10% гэсэн үргүүдэл бол. Тэгэхээр одоо Монгол тэгвэл жишээлбэл хэр хэмжээтэй байдаг юм бол? Ер нь Монгол хийгдсэн судалгаанууд ямар хөө хэмжээний судалгаанууд байна? Шинжилгээ ухаан технологиг дэмжих сангийн санхүүжилттэйгээр манай судалгааны баг энэ хүн амт цорьс өргөдлийн тархалтын тооцож гаргасан юм үндэсний хэмжээний судалгаа хийгдсэн байгаа. Тэгээ 2014 оны хүн амын бүртгэлийн тоогоор яг 25-аас 45 насны яг хосороо байдаг нэг 360 мянга орчим гэр бүл байт юм байлээ. Тэгээ энэ 360 мянга орчим гэр бүлийг бид нэр санамсаргуу төвийн аргаар нэг 4000 орчим хүн ам буюу 2000 гэр бүлийг бид нэр бүх улс орнд даяарх 2000 гэр бүлийг судалгаанд хамруулж авч утсан байгаа. Ингээд үзэхэд нийт эдгээр хүн амын 7.5 орчим хувь өргөдөлтэй байна. Статистик гарсан байгаа. 7.5. Тэгэхээр бол ер нь одоо яг 25-аас 45 насныхын дунд бол бас өргөдлийн тархалт бол бас ер нь 7.5 гэдэг бол нэг тийм
багтаа орох уу ихтэй орох уу ер нь? Яг го бусад судалгаануудтай харьцуулбал энэ бол бага гэж харагдаад байгаа. За. Яг энэ тоонд маань зөвхөн гэр бүлийн асуудал гэж заасан байна. За. Гэтэл манай Монгол улсын чинь яг цугтаа гэр бүлээрээ яг цугтаа бид их судалгааны явж байгаа цугтаа гэр бүлээрээ байдаг хосууд ер нь бол их ховор байт юм л. Зөв. Эрэгтэйчүүдийн ихэнх нь тэр урагшаа уурхаар болж олоо шийддэг эсвэл энэ тэнд уурхаад ажилладаг. Эхнэр нь гэртээ байгаад идэг. Тэгэхээр нөгөө судалгаанд хамрах боломжгүй болчиход идэг. Тэгэхээр энэ бол манай судалгааны хязгаарлагдсан тал болсон. Дараа нь болохоор яг өөрөө ганц бие мөртлөө хүүхэдтэй болохыг хүсээд идэг. Тийм хүмүүс судалгаанаас хасагдаад гараад эхэлж байгаа. Тэгэнгүүтээ өөрсдөө одоо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа тэгсэн мөртлөө өргөдөлтэйг мэддэггүй байгаа бас хүмүүсийн судалгаанд ороогүй байгаа. За тэгэхээр бол энэ 7.5 гэчлээ. За ер нь нийгэмд нэг юм ойлголт өгдөг шүү дээ. Өргөдлөхээр эмэгтэй ч юм шиг зөвхөн эмэгтэйгээс хамааралтай ч юм шиг бас нэг юм уламжлалт гэх юм уу эсвэл жоохон буруу ойлголт гэх юм бас ийм хандлага яваад байдаг. Тэгэхээр энэ өргөдлийн одоо энэ судалгаанд донд эрэгтэйнээс шалтгаалсан нь хэдэн хувь байв, эмэгтэйгээс шалтгаалсан нь ер нь бол хэдэн хувь байгаад байна. За энэ судалгааны яг бид нар одоо дотомтой 7.5-ыг задлаад үзэхэд нийт эмэгтэй шалтгаантай өргөдөл 55%. Ойролцоогоор тэгээ эрэгтэй шалтгаантай өргөдөл нь бол 35%. Үлдсний нь болохоор шалтгаан тодорхойгүй тийм өргөдөл юм байна. Тэгэхээр тодорхойлж болоод. Зөв. Тэгэхээр бол одоо яг энэ дээр ч харахад бол манай нэг уламжлалт ойлголт бол тэгэхээр бол эрчүүдээс 35% бас хамаарат байна тийм ээ. Тийм. Тэгэхээр эрчүүд бол нэлээдгүй манай Монгол улсад бол бас л энэ 35% гэдэг бол эрэгтэйчүүд бол бас л өргөдлийн нэлээд том шалтгааныг эзэлж байгаа гэсэн. Тухайлх юм бол энийг тоо баримт дээр ирэхэд өргөдөлтэй гэр бүлийн 3 гэр бүл тутмын нэг нь эрэгтэйгээс шалтгаална гэхээр зөвхөн дан ганц эмэгтэйгээс гэж ойлгодог бол өрөөсгөл ойлголт. Өрөөсгөл болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо эрэгтэйчүүдийн хувьд ямар одоо шалтгаанаас хамаарсан одоо тийм өргөдлүүд байна? Зохилон тохиолдод байна гэж байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийн өргөдлийг яг зөвхөн үрийн шигний шинжилгээ хийж мэддэг. Үрийн шигний шинжилгээ хийгээд үрийн шигний шинжилгээнд дээр бол үндсэн 4 төрлийн хариу ерөнхийдөө бол гардаг. Эдгээрт нөлөөлж байгаа маш олон төрлийн шалтгаанууд байгаа. Жишээлх юм бол бид нар яг тэр үрийн шигний хариун дээр нь тулгуурлаад олигосперм буюу эр билгээсийн тоо цөөн байгаагаас шалтгаалсан өргөдөл гэж байгаа. Энэ бол нийт өргөдлийн нэг эрэгтэй шалтгаантай өргөдлийн нэг 48.8% гэслээд байгаа. Тоо зөрчсөн тийм. Тоо зөрчсөн. Дараагийнх нь болохоор азосперм гэдэг байгаа. Энэ нь болохоор үрийн шигний огт эр билгээс байхгүй. Энэ нь бол нийтдээ нэг 31.7% гэслэлсэн. Дараагийнх нь астеносперм буюу эр билгээс нь нөгөө тэр хөдөлгөөн удаан сулдал гэж нэрлэдэг байдаг. Ийм хөдөлгөх чадвартай сперм байгаа. Энэ болохоор нийт өргөдлийн нэг 12.2% гэслээд байгаа. Үлдсэн нь болохоор нэг цөөхөн хувь бол тератозоосперм буюу бүтцийн өөрчлөлттэй спермуд гэдэг. Эдгээрүүд нь бүтцийн өөрчлөлт очоор үр тогтоох боломжгүй болчтой. Эдгээр энэ хэлбэрийн өргөдөл бол нэг 7.3%-ийг эзэлж байгаа. Тэгэхээр одоо яг энэ дээр хамгийн ихэнд тохиолдоод байгаа эр билгээсийн тоон цөөрөх, за бүр тоогүй болсон тохиолдол бол ингээд нийлэх юм бол баг 79% нь баг 80% нь болчиход байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо тоо цөөрөх зүйлүүдийн цаана юунаас шалтгаалтай одоо эмгэггүүд байна? Өөрөө шалтгаалаад байна уу? Эсвэл удамшиж орж ирээд байна уу? Энэ юутай холбоотой гэдэг юм бол энэ өргөдлийн. За шалтгааны хувьд нэлээд их олон шалтгаанууд байдаг. За судлаачдын тогтоосноор бол одоо жишээлбэл эр билгээсийн тоо цөөхөн байх гэдэг дээр бол яг үгүй л мэдээж бичил элементийн дутагдлууд байж болно. Тухайн хүний эрүүл бус амьдралын хэв маягууд байж болно. Дараагийнх нь болохоор хүүхэд байхдаа гахаан өдөр өвчнөр өвдөө тэрэн төмсгний өрөвслөөр хүндэрсэн байж болно. Бэртэл гэмтэл байж болно. Дахиад бэлгийн замын халдварууд байж болно. Дахиад ихэнх хүүхдүүдэд бас манай монголчуудын аав ээжийн тэр болгон анхаардаггүй тэр нөгөө дөнгөж төрсөн хүүхдэд төмсөг буугаагүй байдаг. Тэгээд тэрийг их оройтож уулуулсан тийм хүмүүс одоо манай эмнэлэгтэйгээр нэлээд их бид нарт ирж ханддаг. Тэгэхээр тийм хүүхдүүд байж болдог. Дараа нь болохоор тэр нөгөө урологийн талын тэр төмсгний судасны өвчнүүд байгаад байдаг. Тийм тэр вений судасны тэр варикоз гэж нэрлэдэг байгаа тэр төмсгний гидроцелиднес эдгээрүүд бас нөгөө төмсгөн дээр эр билгээс үүсэх чанарын асуудлаас нэлээд их нөлөөлдөг. Өргөдлийн бас нэлээд шалтгааныг эзэлждэг. Тэгэхээр би бас энэ шалтгааны юм дээрс нэг юм асуумаар байна. Саяхан таны нэг хэвлэл дээр өгснэг ярилцлага байсан л да. Одоо жишээлбэл спортоор хичээлж байгаа, фитнесээр хичээлж байгаа залуучууд одоо анаболик стероид буюу одоо нөгөө дааврын гаралтай юм хэрэглэснээс өргөдөл төрөх бас боломжтой болчиход шүү. Ийм бас зүйлүүд байгаад байна шүү гэсэн ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр энэ зүйлийн талаар бас тодруулаад бас нэмэлт тайлбар хийж өгөөч.
Тэгээ энэ дээр бол яг сүүлийн үед манай монголчууд бас ялангуяа залуучууд бас нөө эрүүл амьдралын хэв маягийг баримтлана гэдэг тийм алхмыг хийгээд байгаа, зөв алхам хийгээд байгаа. Тэгээд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч фитнесээр хичээлдэг, одоо чөлөө цагаа бас зөв боловсон өнгөрүүлдэг тэр хэлбэр нь илүүтэй бас нэмэгдэж байгаа. Гэсэн хэдиж бас зарим анхааруулахгүй байх аргагүй тийм зарим юмуд байгаад байгаа. Жишээлбэл зарим фитнесээр хичээлдэг фитнесийн тамирчид маань өөрсдөө тэр нөгөө булчингийнхаа массыг нэмэхийн тулд анаболик стероидуудыг хэрэглэдэг. Энэ нь булчингийн массыг нэмдэхийн хувьд бол нэмдэг сайн. Тэр хүмүүс фитнесээр одоо яг тэр үнэхээр үр дүнтэй хичээлж булчингийнхаа тэр хөгжлийг зөв хөгжүүлэхэд нас дасгал хөдөлгөөн хийхэд илүү үр дүнтэй байхад зориулж анаболик стероидуудыг хэрэглэдэг. Тийм дэлхийн олоос ч гэсэн хэрэглэдэг. Гэсэн хэдий ч энэ эргээд сөрөг үрд байгаа ш та. Ягаад вэ гэвэл эрэгтэй ялангуяа залуу нөхөр орчин залуу насны хүмүүс төр дааврын тогтол заалдагдаж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл анаболик стероидууд буюу тестостероны бэлтгэлийг хэрэглэх юм бол эргээд энэ эрэх холбооны механизмаар өнчин тэрхнээс ялгарч байгаа тэр төмсгөнд эр бэлгээс үүсдэг даавруудыг эргээд дарангуулж эхэлдэг. Ингэснээр төмсгөнд нөгөө огт бүр эр бэлгээс үүсэх үйл явц удаашрч эхэлдэг. Удаан хугацаагаар хэрэглэвэл огт явагдах болдог. Эргээд сэргэх хугацаа нь аягүй бага байдаг. Жишээлх юм бол ийм бэлтгэлийг манай дээр нэг кейс үүдэг. Ийм бэлтгэлийг 2 жилд хариулсан. Нэг залуу үрийн шингэний шинжилгээ өгөхөд огт эр бэлгээс байхгүй. Азосперм болсон. Ерөөсө түрүүний хэлдгээр бол бүр нэг ч одоо ялгахгүй болсон. Үрийн шингэнд нэг ч байхгүй гэсэн. Тэгээ бид нар дааврын шинжилгээ хийгээд үзэхээр яг тэр спермийн үйл явцыг идэвхжүүлдэг фолликул сэтэдэг даавар, лютинзин даавар гэдэг энэ хоёр даавар нь хэмжигдэхгүй бүр 0. Тестостерон өндөр. Тэгээ энэ хүнийг нөгөө бэлтгэлийг зогсоогоод 3 сарын дараа дахиж дааврыг хэрэглэхэд тестостерон буурсан. Яг энэ үед нөгөө хүмүүс маань ядарч эхэлдэг, сулдаж эхэлдэг. Тэгээд тэр нөгөө өөрийнх нь даавар нь байхгүй учраас айгүй тийм бие махбодын хувьд бол тийм вик сул болоод эхэлдэг. Тэгээд тэгэхээр нөгөө хүн чи өөрөө хэвийн өдөртмөн ажиллая гэхэд ялчгүй даавар өгүүлээд эхэлдэг. Гэтэл төмсөг тэрийг ялгаруулах хэрэгтэй. Төмсгний эсүүд нь сэргэж өгөхгүй байдаг. Тэгээ эмчилгээ хийгээд бид нар одоо л яг зөвөр 6 сарын хугацаанд ажиглаж байна. Энэ тохиолдолд бол одоо л эргэлгээс сэргсэн зүйл бол байхгүй байгаа. Гэхдээ яг судлаачдын нэмнэгснээр энэ хамгийн багадаа 9 эсвэл 12 1 жил буюу түүнээс дээш хугацааны дараа эрэг сэргдэг гэж үздэг. Тэгэхээр яг залуучуудын хувьд бол миний хэлэх мессеж бол юу гэвэл өөрсдөө нөхөн үржих үйл ажиллагаа эхлээс нь зохицуулчих. Одоо яа 2 хүүхэдтэй болдго юм уу 3 хүүхэдтэй болдго юм уу болцсныхаа дараа энийг хэрэгжилж болно. Болоогүй байж хэрэглэх юм бол дахиад тэр нь одоо 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ч юм уу эргээд хэрэгэлсээр хагаад хүрээд ирдэг. За эмчээ хүүхэдтэй болъё гэдэг бид нар яаж чадахгүй бол. Тийм тохиолдол үүсчих гэдэг байхгүй. Тэгээ энэ үед одоо ямар эмчилгээнүүд явж байна? Одоо жишээлбэл үржилжүүлэн суулгах гэж одоо сүүлийн үеийн технологи нэвтрээд байна шүү дээ, тийм ээ. Энэ аргачлалуудаар одоо бас үржилжүүлэн суулгах боломжууд нь хэр байдгийг ийм хүмүүсийг хэр удаан хугацаанд хэрэгэлсэн мэ гэдгээс их хамаарна. Тэгээд төмсгөн дээр хэр их өөрчлөлт орсон мэ гэдгээс хамаарна. Тэрний дараа эмчилгээнд яг тэр төмсгөний үйл ажиллагаа хэр сэргсэн бэ гэдгээс эмчилгээний үр дүн хийх шалтгаалдаг. Жишээлбэл төмсгөний одоо богино хугацаанд хэрэглээд тэрийгэ зогсоогоод эмчилгээний үр дүнд төмсгөний үйл ажиллагаа бүрэн сэргчүүд өөрсдөө эргэж хүүхдэд болох боломжтой. Гэтэл удаан хугацаанд хэрэглээд төмсгөний үйл ажиллагааны сэргэлт нь бага. Одоо яг өөрөөрөө үр тогтоох бүрэн чадваргүй байх юм бол бид нар одоо яа шилжүүлэн суулгах аргач гэдэг юм уу те эмчилгээний өөр бусад аргуудыг ашиглаж хүүхдэд болох боломж байдаг. Хэрвээ бүр нэлээд удаан хугацаагаар хэрэгэлсэн төмсгөний үйл ажиллагаа огт сэрэхгүй бол бид нар энэ дээр яаж чадахгүй тийм ээ. Тэгвэл эмэгтэй тал дээр бас яг иймэрхүү хэрэглээнээс хамааралтайгаар бас өргөдөл өргөдөг тийм одоо зан үйлтэй холбоотой ч гэдэм хэрэглээтэй холбоотой зүйлүүд байна уу одоо жишээ. Байна. Байлгүй яах вэ? Ялангуяа сүүлийн үед манай дээр энэ Японы Солонгосын бүр ялангуяа энэ Солонгосынхан орж ирж байгаа биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд маань өөрсдөө дотроо плацента буюу ихс гэдэг нэг зүйл үүдэг. Энэ бол амьтны ихс байгаа, хүний ихс байгаа. Тэгэхээр ийм ихсийн найрлагыг айгүй их. Тий, одоо их л сурчлаад байгаа шүү дээ. Сурчлаад идэг. Гэхдээ ихсийн хувьд бол ихс өөрөө нөгөө жирэмсэн болсон үед үүсдэг. Физиологийн хувьд шүү дээ. Тэгээд өөрөөсөө даавар ялгаруулдаг. Тэгээд ээжийн цус, ургийн цус хоёрыг хооронд нь холихгүй заагалж байдаг. Тэгээд амин хүчил ихтэй
нүүрс ус ихтэй, амин нэмүүд ихтэй, эрдэс баялгууд аягүй их тийм шаардлагатай нэмэлт тэжээлийн мөцүүд энд аягүй их байдаг. Тэрний сорс их баялаг тийм бүтцийн хувьд бол тийм байна. Тэгээд X маань өөрөө X-ээс ялгарч байгаа тэр дааврууд нь өөрөө эмэгтэй бие махбодын үйл ажиллагаа хоёр дахин ихсэгдэг. Энэ ихсэлтийн үр дүн хүүхдээ бий бол даа. Гэтэл X-ийн X дотор байгаа яг тэр дааврын тэр үйлдэлийг нь одоо хүмүүс ашиглаад байдаг. Жишээл гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх юм бол дотор нь байгаа коллагенаар баялагч гэдэг юм уу те. Тэгээд EDC үйл ажиллагаа сэргийдэг ч гэдэг юм уу. Энэ үйлчлэгийг арьсанд бол сайн. За гоё болох нь. Тийм гоё болох. Арьсыг гоё болгодог. Эсвэл X-ийн тарилга хийхэд ядарч сүлддэггүй ч гэдэг юм уу те. Бие махбодыг сэргээдэг, дархлааны эсийг эрчимжүүлдэг ч юм аюул сайн эффектүүд байдаг. Тэр сайн эффектүүдийг ашиглаад гоо сайхны бүтээгдэхүүн хийгээд байдаг боловч дараагийн нэг философи нь жирэмсэн эмэгтэй сарын тэмдэг ирдэггүй. Тий. Яагаад гэвэл жирэмсний тэр X-ээс ялгарч байгаа даавруудын нөлөөгөөр нэгдүгээрт өнчин тархин дээр байгаа дааврын тогтолцоо зогсох хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт өндгөвчөнд байгаа өндгийн эсүүд бүгд татан гарчдаг. Тэгжээж дахиж шинэ фолликул жирэмсэн эмэгтэй дахиж шинэ фолликул өгчихгүй. Шинэ өндгөөс боловсрохгүй. Тэгжээж тэр эмэгтэй дахиж дараагийн сард ч юм уу тэрний дараагийн сар жирэмсэн байх хугацаанд дахиж жирэмсэн болдоггүй. Энэ бол өөрийнх нь физиологийн механизм. Яг энэ сөрөг үр дагавар нь X-ийн тэр бүтээгдэхүүнээр гарч нэмэлтээр хэрэглэхээр. Жишээлбэл эмэгтэй хүн нэмэлтээр X-ийн тарилга хийх, эсвэл тэр X агуулс X-ийн найрлага агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн тохиолдолд нэгдүгээрт өндгөвчнөөс өндгийн эсүүд чанаргүй гардаг. Одоо манай дээр шилжүүлэн судлах ажиллагаар хийгээд нэг бол фолликул нь хов хоосон байгаа, аль эсвэл тэр фолликулд байгаа өндгийн эс нь хатан гарч зүр тогтоох боломжгүй тийм хүмүүсээс за та X-ийн найрлагт ямар нэг юм хэрэглэснээр гоо сайхныхаа бүтээгдэхүүнүүд авидэр гэдэг авчраад үзүүлдэг яалчгүй дотор X байдаг. 100% тэр бол гарсан хүн болгоноос асуухад бүр 100% байдаг. Тэгэхээр хэд насны хүмүүс ер нь хэрэглүү зохистой юм. Одоо жишээд энэ гоо сайхны X-ийн сэвэршилтийн настай. Яг тэгж тэр хүмүүст аягүй хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ, тийм ээ. Тэгэхээр ер нь сэвэршилтийн насны эмэгтэйчүүд бол энийг хэрэглэх нь бол маш зохистой хэрэглээ болж хувирах нь байна. Нөхөр хүчин насны эмэгтэйчүүд хэрэглэх юм бол зохисгүй хэрэглээ буюу гаж нөлөө гарчих. Өргөдөл үсгэж байна. Өргөдөл үсэх одоо тэрнээс шалтгаалсан өргөдлөд аяг байгаа. Дахиад тэр нөхөр хүчин насны хүүхнүүд хэрвээ өөрсдөө одоо дахиж жирэмслэхгүй гэж бодож хэрэглэж болно. Тийм. Одоо хэрэглээнээс хамаарат бас бидний өөрөөсөө мэдэхгүйгээсээ болоод бас эрсдэлтэй байж болдог зүйлүүдийг бас маш одоо чухал зүйлүүдийг бол хэлж өглөө. За дээрэс нь бол бас үндэсний хэмжээнд хийгдсэн бас судалгааны одоо тоо баримтаас товч мэдээлж өглөө. Тэгэхээр бол одоо яг энэ өргөдөлтэй холбоотой судалгаа хийж байгаа. За яг энэ практик дээр үржилжүүлэн суулгах чиглэлээр одоо ажиллаж байгаа бас танд одоо ажлын өндөр амжилт хүсье. Ингээд цаашлахын ажилд нь бол амжилт хүсье. За баярлалаа. Чамдаас амжилт хүсье. За. Захин нэвтрүүлэг ярилцлага хэсэг бол үгээр өндөрлж байна. Нэвтрүүлгээ цааш нь хүлээн авч үзсэн үү? За бид хоёр хүүхдтэй болохын тулд одоо сайн гэсэн бүхэл газруудаар явж исэн. Тэгээд хамгийн сүүлд одоо энэ үржилжүүлэлт суулгах үндэсний төв дээр очиод одоо өргүүлэг шинжилгээг бол хосууд хоёулаа өгөх хэрэгтэй гэдгийг нь бол ойлгосон. Ингээд манай нөхөр маань шинжилгээ өгсөн, би шинжилгээ өгсөн. Өнөөдрийн шинжилгээгээр хоёрын өмнөх сарын нөгөө үнэлгээний хариуны төгсгөлд бол эмэгтэйгийн хувьд бол үрээ олоо зүгээр, умаа зүгээрээр билгээс бүрэн гүйс нэвтрэх чадвартай, умаа хүлээж авах чадвартай, тэгвэл өвчнөө үйл ажиллагаа зүгээр, өнчин дээр бомбоолчих үйл ажиллагаа зүгээр. Нэг үгээр хэлэх юм бол эмэгтэй талд өргөдлийн онц ноцтой юм шалтгаан өөрчлөл байхгүй. Харин эрэгтэйгийн хувьд л өөрчлөлт гарсан. Энэ юу вэ гэвэл эрэгтэйгийн хувьд бол үрийн шингэнд байгаа эр билгээс доо байхгүй. Нэг үгээр хэлбэл үр тогтоох чадвартай эр билгээс байхгүй гэсэн үг. Энийг бид нар ийм тохиолдолд дааврын шийдлэл өөрсөж авсан. Энэ дааврын шийдлэгээр хариулахад эр билгийн эсийг үүсгдэг даавар буюу FSH, LH гэж хоёр даавар байдаг. Энэ хоёр даавар маань бага. Тестостерон өндөр гарсан. Энэний байж болох шалтгаан хэд хэдэн шалтгаан байдаг. Энэс гол шалтгаан бол юу гэвэл өөрийн чинь хэрэгжилж байгаа тэр тестостероны бустер гэж хэрэглэжсэн тэ хэрэглэсэн гэдэг ба тийм үү? За би ингээд сүүлийн 4 жил орчим фитнесээр хичээлж байна. Тэгээд ерөөхдөө тэр дааврын бэлтгэлийг болохоор нэг найзаасаа сонсоод энэ булчингийн хөгжлийг сайжруулт юм аа гэд. Тэгээд энэ нэг дааврын бустрийг
ерөөхдөө бол сүүлийн 2 орчим жил хэрэгэлсэн. Тэр нь нэг 3 сар тутамд нэг удаа тариулдаг тийм тариаг тариулж ерөөхдөө явсан. Энэ нь эргээд тэр бэлгийн давруудын хэмжээг багасгаад улмаар эр бэлгээс үүсэх үйл явцыг бол саатуулдаг. Жишээлх юм бол хоёрт биенээ судалгаа харуулъя л да. Энэ судалгаа болохоор 2018 онд хийгдсэн судалгаа. Яг энэ өөрөө чинь хэрэглээд байгаа тэр тестостероны бустер гэдэг анаболик стероид гэж байдаг. Энэ стероидыг хэрэглэсэн хүмүүс дээр ялангуяа бодибилдингийн тамирчин эсвэл хөнгөн атлетикийн тамирчин булчингийн масаа нэмэх зорилгоор хэрэглэж байгаа эдгээр тамирчдад яг нөгөө гаж нөлөө буюу муу хорон үр дагавар нь эр бэлгээс үүсэлт мууддаг. Тэгэхээр хоёрын гол өргөдлийн шалтгаан бол эмэгтэй талдаа биш, эрэгтэй талдаа. Эрэгтэй нь энэ бэлтгэлийг хэрэглэсэнтэй холбоотой байна. Хүүхдтэй болохгүй байгаа шалтгаанаа бол би яг надаас шалтгаалж байна гэж бодож байсан л да. Тэгээ бид тээр хин хиний шинжилгээ өгөөд миний шинжилгээний үзүүлэлт бол ямар нэг өөрчлөлт бол байхгүй байсан. Харин манай нөхрийн шинжилгээнд өөрчлөлттэй гарсан. Тэгэхээр манай нөхөр бол фитнесээр их олон жил хичээлсэн л дээ. Тэгээ энэ хугацаандаа бол яг нэг зарим нэг бэлдмэл хэрэглэл явааддаг байсан. Тэгээ тэр нь бол яг ийм хүүхдтэй болох боломжгүй болгодог гэдгийг бол бид тээр хин нь бол ерөөсөө мэдээгүй. Энийг хэрэглэсэн тохиолдолд яг одоо яг энэ шинжилгээний хариунд бол ялцгүй үрийн шингэний тоо хэмжээ цөөн гарна, бэлгийн давруудын хэмжээ бага тестостерон өндөр гардаг. Энэ нь өөрөө өргөдлийн шалтгаан. Тэгээд энэ өргөдлийн талаар цаашдаа гэр бүлийн төлөвлөлтөд яаж хийх вэ гэд манай эмч зөвлөсөн нь болохоор за яг энэ тохиолдолд эр бэлгийн эс маань нөхөн сэргэхдээ яг өөрөө нөгөө эм бэлгээс тогтолж үр тогтоох бүрэн чадвартай болохоор нөхөн сэргэж чаддаггүй. Тийм учраас нөхөн үржихөд туслах аргагүй үр шилжүүлэн суулгах аргыг ашиглана. Энэ тохиолдолд бид нар яг үгүй эмэгтэйгээс бид нар өндгөөсөө лабораторид авна. Өөрөөс чинь эр бэлгээсийг нөхөн сэргээсний дараа тэр цөөхөн байгаа эр бэлгээс бид нар ялгаж лабораторид авна. Тэгээд үр тогтох чадвар сайтай нэг эр бэлгээсээ сонгож эм бэлгээс рүү тариад тэгээд тэрийг үр хөөрөл болгоод буцаад эмэгтэй өмнө дэд суулгах буюу шилжүүлэн суулгах ажиллагаар хийгдэнэ. Тэгээ ийм аргаар л оруулаа хөвгттэй болно да. Үр шилжүүлэн суулгах гэдэг энэ эмчилгээ нь болохоор ерөөдөө бид хоёрт тохирох юм аа. Тэгээд бид хоёр ерөөдөө ярилцаж тохиролцоод зөвлөлцөөд энэ үр шилжүүлэн суулгах гэдэг эмчилгээг бид хоёр хийлгэхээр ерөөдөө төвлөлөд байна. Тэгээ эмчийн дүгнэлтээр бид хоёр энэ үр шилжүүлэн суулгах аргаар бол хүүхдтэй болох боломжтой гэдгийг сонсоод их баяртай байгаа. Яг одоо RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төв дээр ирсэн байна. За тэгэхээр одоо яг энэ хэсгээр бол үр шилжүүлэн суулгах процесс ямар байдлаар явагддаг талаар бол мэдээлэл өгөхөөр бэлдсэн байна. Ингээд RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн эмбриологч эмч давуухан эмчээс хамт байж байгаа. За тэгэхээр давуухан эмчийнхаа одоо тайлбараар үр шилжүүлэн суулгах процессыг хэдүүлээ одоо үзэгчдэд тайлбарж өгье тийм ээ. За баярлалаа. За үр шилжүүлэн суулгах эмнэлгийн одоо бол бид яг преандролог буюу андрологийн өмнөх ажил төрийн өрөөнд бол байгаа. Тэгэхээр одоо үр шилжүүлэн суулгах төв үр хөрлийн лабораторид үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр преандрологийн хэсэг, хоёрдугаар андрологийн хэсэг, гуравдугаар үр хөрлийн лаборатори гэсэн. Энэ 3 хэсгээс бүрддэг. За тэгвэл одоо ингээд төгшөө ороод явъя тийм ээ. За бид манай эмнэлгийн андролог лабораторид орж ирээд байна. За тэгэхээр андролог лаборатори маань бол ерөнхийдөө эмбриолог лабораторийн хэсэг болон преандролог хэсэгтэй холбогддог. Тэгэхээр энд бол одоо манай эмбриологч бол өрийн шингэний шинжилгээ хийж байгаа. За тэгэхээр өрийн шингэний шинжилгээг бол бид тухайлан өөрчлөлтөгчөө бэлдсэний үндсэн дээр 3-5 хоног бэлгийн арьсанд орохгүй байх, аригтаас хэрэглээгүй байх гэх мэтчлэн шаардлагууд тавьсны үндсэн дээр одоо өрийн шингэний шинжилгээг авдаг. За энэ HEPA шүүлтүр бүхий ламинар боксод өрийн шингэний шинжилгээг хийж Тэгэхээр одоо яг энэ хэсгээр бол одоо эр бэлгийн эсийг тоогийн тоолох, хэлбэр дүрсийг үзэх, үйл ажиллагаагийн үнэлэх хэсэг гэж ойлгож болно тийм ээ. Энэ дээр бол ерөөдөө болно. Одоо энэ
Яг энэ хэсэгт өрийн шингийн шинжилгээний одоо нягтрал болоод хөдөлгөөн хэвийн бос бүтцийг нь үнэлж дүгндэг одоо ажлын талбар гэж хэлэх юм да. Эр бэлгээсийг үр тогтоолтод зориулж бэлдчихэд за хадгалах хэсэг бол энд харагдж байгаа үр хөрлийн лабораторид бид инкубаторт хадгалдаг. За. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол наа тэр за одоо энд харуулъя би. Энэ ямар учиртай юм бэ? За энэ. За тэгэхээр энэ эр бэлгээсийн танк тийм ээ. тий. Эр бэлгээсийн танк. Тэгэхээр энд бол бид угааж одоо үр тогтоолтод зориулаад одоо өрийн шингийн шинжилгээг угааж бэлдээд тэрний үндсэн дээр бид хөлдөөж хадгалах боломжтой. Тэгэхээр бол одоо энэ дотор бол хөлдөөгөөд одоо хадгалсан байж байгаа эр бэлгээсүүд байна. Тий, хөлдөөж хадгалсан эр бэлгээсүүд байдаг. Тий. Сперм танк буюу одоо энэ сперм одоо эр бэлгээсийн банк гэж ойлгож болно. За би ч одоо жишээ нь үзүүлээ. Энд одоо жишээ нь ойролцоогоор 4 крайкем буюу 4 хүний эр бэлгээс хөлдөөж хадгалагдсан байгаа байдал. Одоо энэ дээрээс тоо харагдаж байна. Тийм ээ. Энэ кодод бичсэн байх. Кодод бичсэн. Тэр нь бол ерөөсөө эр бэлгээсийн үрийн банк гэж ойлгож байна. За нэгдүгээр бид бол үр тогтоолтод зориулж хадгалах боломжтой. За хоёрдугаар бол ямар нэгэн туяа эмчилгээ тасраг одоо идэх эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд одоо тухайн эмчилгээнээс өмнө одоо өрийн шингэнд эр бэлгээсүүдийг хөлдөөгөд хадгалаад дараа нь ашиглах боломжтой байдаг. Ойролцоогоор 10 үргэлжлэл бол боломжтой. Гэхдээ тухайн оны нөхөн үржих нас дуустал ер нь бол за тэгвэл хим эмчилгээ байж болох нь байна. Үр шилжүүлэн суулгахад хадгалж болох нь байна. За өөр ямар зорилгоор хадгалж. Мөн нөгөө төгөр одоо манад зөвхөн одоо эр бэлгээс гэлтгүү төмсгний хатгалтаас эд аваад эдээ хадгалах боломжтой. Төмсгний хатгалтаас авсан эд төмсгийг хүртэл бүхэлд нь хөлдөөж хадгалах бүрэн боломж байдаг. За тэгэхээр үр тогтоохын тулд нэг талаас эр бэлгээс, нөгөө талаас үнгээс эм бэлгээс эрэхтэй тий. Тэгэхээр одоо энэ цаашаа бол одоо эм бэлгээстэй холбоотой эсгүүд нь мэдээж байх бах тий. За тэгээ бүгдээрээ одоо үр хөрлийн лабораторид орцгоё. Тэгэхээр энд бол одоо манай эмбриологч одоо гисэн аргаар үр тогтоолт хийж байгаа байдал харагдаж байна. За тэгэхээр одоо яг энэ дотор бол ямар процесс одоо хийгдэх гэсэн үг. Одоо нөгөө эр бэлгээс, эм бэлгээс хоёрыг за энэ одоо процессыг би ихтэйсэн тайлбарлая. Тэгэхээр за одоо энд бол манай хагалгааны өрөөний хэсэг харагдаж байна. За энд бол өндгийн хэсгийг соролж авах ажил хийгддэг өрөө. Нэгдүгээр өндгийн хэсгийг соролж авах, хоёрдугаар одоо тухайн үр хөрөл болоод бластоцистыг буцаагаад ихийнх нь умаа шилжүүлэн суулгадаг ажил хийгддэг. За энэ бенч буюу одоо мөн адилхан PFA шүүлтүр бүхэл ламинар бокс байгаа. Энэ ламинар бокстой фолликулын шигнээс өндгийн хэсгийг ялгаж авдаг. Ялгаж аваад өндгийн хэсгийг нь боловц цортын зэргээс нь үнэлээд үр тогтоолт хийх бүрэн боломжтой боломжгүй хэсэг гэж ангилаад. За тэгэхээр бол одоо яг энэ дээр бол нэг талаас эр бэлгээсийг аваад нөгөө талаас эм бэлгийн асыг аваад энэ дээр бол одоо үр тогтоолт хийж байгаа процесс хэсэг байна. Тэгэхээр өндгийн хэсэг маань ойролцоогоор бол 110-аас 130 микрометр хэмжээтэй. Гэтэл эр бэлгийн хэсэг маань яадаг вэ гэхээр 5-6 микрометр. Одоо эр бэлгийн хэсгийн толгой нь 5-6 микрометр голчтой байх шээ. Тэгэхээр тэр өндгийн хэсэг рүү эр бэлгийн хэсгийг бид хоёр зүг ашиглан илүү үр тогтох механизмыг илүү ойртуулж өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол за үр тогтчихлоо. За тэгвэл одоо энийг шууд одоо эмэгтэйдээ суулгах хэрэгтэй байдгүй эсвэл бойжуулах хэрэгтэй байдаг юм ямар зарчим? За эмэгтэй уман горс болоод үр тогтоолт явагдаад ойролцоогоор 5-аас 6 хоногийн дараа бластоцист шатанд хүрдэг. Тэгэхэд тийм учраас эмэгтэй уман горсон хоолойд орчныг бид бол хиймлэр буюу одоо инкубатор гэж нэрлэдэг байгаа. За одоо эс өсвөрлөх орчин гэдэг энэ инкубаторт бол өсвөрлөдөг. Энд бол одоо ингээд үр тогтоод одоо явж байгаа өдрүүд одоо ингээд эхэлж явах нь шүү дээ, тий. Амьдралын одоо эхний хоногуд бол энд явж байгаа юм байна. Хоногуд бол эдгээр инкубаторуудад явагддаг. За ойлгомжтой.
Тэгээ эндээс ерөнхийдөө ягаад одоо үр суулгах процесс бол одоо энэ дээрээс хоногоос хамаарч иж явагдана гэсэн үг тийм үү? Тийм. Тэгэхээр бол одоо яг энэ хэсэг дээр бол та бүхэндээ одоо RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн эмбриологч эмч даваа хүн маань одоо та бүхэнд эр билгийн эсийг яаж авдгийг, эм билгийн эсийг, үнэлгийн эсийг яаж авдгийг, тэгээд энийг үр тогтоолтыг яаж явуулдгийг за цаашлаад үр шилжүүлэн суулгах процесс ямар хөө зарчмаар явдаг талаар манай үзэгчдэд бас маш сонирхолтой хэлбэрээр танилцуулж өглөө. Ингээд даваа хүн эмчтэй баярлалаа, ажлын амжилт хүсье танд. За. За шинжлэх нэрээр гарсан энэ өнөөдрийн хариу маань эндээс бета эцэж буюу хорилын gonadotrophin 63.4 гарсан. Энэ нь шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болсон одоо жирэмсэн болсон гэсэн үг ээ. Тэгэхээр юутаж тоо баяр хүргэе. Тэгээд энэ дааврын хариу хэд гарсан бэ гэдгээс хамаарат цаашаа жирэмслэлт хэрхэн яаж үүсэх вэ гэдэг тийм хувь хэлэгддэг. Жишээлбэл 63.4 гэдэг маань бид нар 21-с 34 насыг харна. Тэгээд 60-69-ыг харахад цаашаа жирэмслэлт 97.9% хэвийн үргэлжлэх магадaltaй амьд хүүхэд авах рейт маань бид нар энэ байгаа тохиолдолд 87.1%. Энэ нь биднэрт хэдий жирэмсэн болсон ч гэсэн цаашаа бас тодорхой хэмжээний эрсдлүүд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар цаашаа үргэлжлүүлээд хянаад явах юм байна. Боломжтой. За ингээд яг одоо бол RMC үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн одоо бид нар сая үр хөврөл яаж шилжүүлэн суулгахдаг талаар бол танилцлаа. Тэгээд надад таалагдсан хамгийн сонирхолтой хэсгүүд бол одоо энэ агаар чившүүлэгч. Энэ бол үр хөврөл одоо явагдахад бол хамгийн чухал бол агаарын цэвэр орчин бол их чухал байдаг. Тэр утгаараа RMC үндэсний төвийнхэн бол 3 давхар агаарын цэвэр урсгалыг хийж өгснөөрөө энд бол одоо Улаанбаатар хотын хамгийн цэнгэг агаар бас байна гэж бас ойлгож болно гэсэн. Тэгэхээр бас дараагийн нэг чухал одоо надад чухал маш сонирхолтой санагдсан зүйл бол тэр үрийн банк гэдэг зүйл бол их сонирхолтой байлаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн үргүүлэлттэй тохиолдолд үр одоо хадгалахаас гадна залуу хүмүүс за жишээлбэл хим эмчилгээнд орохоосоо өмнө ч гэдэг юм уу эсээ эрүүл байгаа дээр нь аваад хадгалаад олон жилийн дараа тэрийг одоо үр хөврөл болгоход бас ашиглаж болдгоороо маш их сонирхолтой санагдлаа. Ингээд захин эмч нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрч байна. Манай улсын хувьд өнгөрсөн сард эсэмийн намарж иж эдэг бүтэн аз жаргалтай гэр бүл болж чадсан. This is the way you left me. I'm not pretending. No hope, no love, no glory, no happy ending. This is the way that we love, like it's forever. Then live the rest of our life, but not together. Wake up in the morning, stumble on my life. Can't get no love without sacrifice. If anything should happen, I guess I wish you well. A little bit of heaven, but a little bit of hell. This is the hardest story that I've